зохиогдсон болохоор энэ их бүлээнтэй болдгийн бол эхлээд 3-ны хээг хүний дараа нь болохоор иргэний үнэлэх тэгээд сонгуулийн картаар нь хэлж тэгжиж энэ тооч скрин дээр нэр нь гарч ирээд тэгээд итгэвчж нэрээ сонгуульт өгнө. Харин хүн сонгуулийн юг засахад хүмүүс бараг 2 хоног нойр хонолоо шахаж ажилладаг бол энэ дээр компьютер бол нэг өдрийн дотор бүрэн гаргаж чинь. Тэгээ маргаашлаа зарлахад бэлэн болгоо. Тэгэд үүгээр импортын тийм бараа Монгол оруулж ирнэ гэсэн тийм юм би сонсч байсан. Харин энийг импортлж явахаар өөртөө экспортлох эсвэл өөр дотоодын нийт бүтцийг ихсгэх тийм бодолтой байна. Энэ чи санаагаа өөр юм яг юу их гээд байгаагаа ойлгоцсон чи их сайн байна. Гэтэ зүгээр энийг хийхэд чиний оролцоо хэр их байх вэ гэдэг л асуудал байна л да. Бараг ихэт нь би өөр оролцсон. Програм зохиох тэгээд чи програм зохиодгүй? Одоо сурж байгаа. Энэний програм гэдэг чи арай нүсэр програм л да. Чамд арай энгийн санаа байна уу? Энээс өөр бодож байгаа. Юу одоо сургуулийн тест, олимпиадын дүр дүнг шууд цэвэр нэг шууд гаргачаар тийм. Энэ хүүхэд ихэвчлэн оролцож хийн штэ. Тэгээд ямархуу хэмжээнд юу хийсэн байж чадах вэ? Энэ хүүхдийн оролцоо бол яг би зүгээр жижигхэн контролёр янз бүрийн юмнууд угсардаг юм л та. За янз бүрийн гагнад салах юмнуудаа хийх тийм ээ. Ойр зургийн одоо мэдлэг олж авах. Тэр цаад систем ер нь ямар зарчмаар ажилладгийг бүгдийг нь ойлгож авах. Ямар тоног төхөөрөмжийн анх төжөөс мэдээлэл яаж хүлээж авдгийг, яаж боловсруулдгийг, энэ системийн бүхэлдээ яаж ажилдгийг, хэр зэрэг найдвартай ажиллах вэ, тийм ээ. Энэ бүх нарийн юмнуудыг бол энэ явцсан донд өөрөө суралцсан нэгдүгээр. Ирээдүйн инженерийг бэлтгэх юм бас нэг чухал ач холбогдолтой ажил юм байна. Санаа бол энэ хүүхдийг яг ингэ явж байгаа санааг бол би сайшааж байна. Харин зүгээр одоо сонгуулийн санал хураалтын 3-ны хийгээд ихтэй чинь бүх хүний чинь нөгөө 3-ны баазыг бүртгэн тэгээд аав нь өгнө гэдэг бол их төвөгтэй болчихно өөрөө. Тэгэхээр их том юм руу явах дээр бас амжихгүй юм байна. Би бол санаа зовж байна. Тийм учраас миний хэлснээр зүгээр touch screen-тэй гээд жижигхэн програм өөрөө хүүхэд програм орлдог тэргээр нь хийлгээд тэгээд юуны тэр компьютерийн танхимд бүгдүүд нь оруулаад ерөөсөө 15 минут дотор бүх тест аваад дуусгалтад үнэ гараад ирдэг. Ийм ижил арай илүү үр дүнтэй юм болов уу гэж би бодож байна. За ер нь бол одоо чамд баяр хүргэе. Ингээд маш зоригтой ярьж байна. Сайн байна. Сайн цаашдаа хичээгээрэй. За тэгээд тестийн одоо тэр шалгалтын хуудас байна шүү дээ. Тэр самбар дээр байна. Энэ хуудсыг одоо тэр бүгэлдсэн шаблон дээр ингээд зөвөө ингээд хараар бүгэлдсэн байх бах тийм ээ. Тэрийг нь яг юугаар мэдэрч авах хэрэгтэй юм бэ? Мэдэрч таних хэрэгтэй юм. Нэг нь болохоор хард дээр ингээд тэрийг өөртөө ойлгож аваад цаана нь болохоор буцаагаад үгүй өөртөө харна аваад цаана гарч явах. Тийм учраас энэ нүгээр дүнгийн компьютер рүү эсвэл утас руугаа. Хэрвээ компьютер байхгүй бол утсаар бараг хот руу явуулж болно шүү дээ. За ойлголоо. За одоо ерөнхийдөө хөгжтөнд дэмждэг авах үлдлээ те. Нэг юм анхааруулгад аль болохоор чи төхөөрөмж тал руугаа хийхгүй бол яг цэвэр програм хэмжээ болчихоор чинь тийм. Манай энэ нэвтрүүлгийн зорилго чинь цааш тэр нь патент болоход асуудал шүү дээ. Програм хэмжээ чинь патент гэхээс илүү зүгээр зохиогч ирэх олгодоод явчихдаг зүйл байхгүй юу? Тэгэхээр чи нэгдүгээрт жоохон техник тал руугаа хандсан юм хийгээр хоёрдугаарт жижиг юм барьж аваар. Битгий их том юм руу зорио. Амжихгүй байх вэ? За ингээд шүгшин дүн 1 тим 2 тим 3 тим баяр хүргэе. Додоо. За баяр хүргэе. Ирээдүйн мундаг инженер хүүгээ дэмжиж өөрийнхөө мэргэжлийг өгүүлж байгаа аавд баярлалаа. Дараагийн дугаарт эргээд бүгдээрээ тест програмтайгаар эргээд уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Аавын мэдлэг туршлага хүүгийн хүсэл мөрөөдөл энэ багийнханд дараагийн шатанд оролцох үүдийг нээлээ. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик инженерийн сургуулийн 4-р курсын оюутан TIP 34% дугаартай бэлэг заяа хэдхэн хормын дараа шүүгчдийн өмнө гарна. 3-р ангиас эхлэн нисэх загварын дугуйланд суралцж эхэлсэн бэлэг заяагийн мөрөөдөл Монгол хүний гар оюунаар бүтсэн онгоц бүтээх.
Тийм ч учраас бэлэг заяа өөртөө ижил мөрөөдөлтэй хүүхдүүдийг багаас нь сургаж мэрэгжилтэй хайртай болохын тулд өөрийн гэсэн нисэх загварын дугуйлантай болжээ. Юу н өөрсөндөө хэр ихтэй. Маш ихтэй. Маш их үү. Маш ихтэй. За тэгвэл амжилт хүсье. Ирээдүйн алдартай инженер, зохион бүтээгч болох мөрөөдлөөр жигүүрлэж яваа бэлэг заяагийн шин санааг одоо хамтдаа сонирхцгоё. Нисэх техникийн механик ангийн оюутан бэлэг заяа. Мөн туслах оролцогч Дорж Балам. Нисэх техник. За агаараас тандалт хийн гэж байна. Папарац хийдэг нисдэг онгоц гэж ойлгож болох уу? Ерөнхийдөө орц юм гэж ойлгож байна. Дүрс бичлэг болон зураглал хийх зорилттой тийм онгоц санаачилсан байна. Бүтээл танилцуулах боломжийг олгох уу? За тэгэх танилцуулга эхлэе. Би энэ бүтээлдээ бол агаараас тандах төхөөрөмж гэж нэрлсэн байгаа юм. Нисхийн салбар төдийлөн сайн хөгж өгөө Монгол манай улсад бол хэрэглэхэд их тохиромжтой хямд төсвөр болох дээр би энэ санаагаа дэвшүүлж байгаа юм аа. Энийн онгоцны хэмжээ гэх юм бол 4.2 м урт далавчтай, 2.6 м урт, 0.8 м өндөр онгоцсон байгаа. Тэгээд энэ онгоцны хөөрөгч нь 50 кг, 13 кг-ийн даацтай 80-аас 220 км/цагийн хурдаар 1500-аас 3500 м-ийн өндөрт 85 км орчим алсалттай нислэг үйлдэх боломжтой. Ийм онгоц байгаамаа. Энэ юугаараа даваа талтай гэхээр хамрын хэсгэд суурилуулсан тосгол зориултын камер ашигласнаар өндөр наривчлалтай тод дүрс бичлэг болон зураг авах боломжтой. Бэлэг заяагийн онгоцтой ижил төрлийн онгоцыг өнөөдөр манай улсад хөлийн эргүүл ойн төмрийн хяналт, телевизийн бичлэг, эрэл хайгуул хийх зориулалтаар ашиглаж байна. Ми 171 AI2 маркийн онгоцууд овор томтой өндөр зардалтай байдаг учраас манай оролцогч энэ бэрхшээлийг шийдэх шин санаа боловсруулж өндөр зардлыг 20 дахин бууруулах боловсронгуй технологи бодож олсон байна. Энэ онгоцны бас нэг давуу тал бол богино зайд хөөрч буух чадвартай болохоор хөдөө орон нутагт ямар ч газар ашиглах боломжтой. Цаг дууссан байна. АТТ 01А гэдэг нь одоо яг юу гэсэн утгатай? Агаараас тандах төхөөрөмж тэгээ артлын техник гэдэг нь анхны загвар гэсэн санаагаар тэгээд артлын аа нь бол одоо А загвар гэж байгаа юм да. Чи энийг энэ хугацаанд хийж хүсэж амжихаар цаг хугацааны боломж. Тэмцээний заавар дээр болохоор бодит бүтээлээ орлох үз багасгасан загвар байж болно гэсэн. Би багасгасан загвараар 2 дахь шатанд хийж оролцох бодолтой байгаа. Тэгээ энэ удирдлагын яаж хийх чинь? Удирдлагын асуудал нь гол асуудал юм. Тусгай зориултын радио удирдлагаар удирдах юм. Тэгээд онгоцноос авч байгаа тэр дүрсээ real time-аар үүсэх үү тэгээ газараас. Яг энэ салбарт ашигладаг маш олон төрлийн тоног төхөөрөмжүүд, зориултын тоног төхөөрөмжүүд байдаг. Тэр яг одоохондоо манай улсад байхгүй болохоор эхний ээлжинд бол гаднаас тусгай зориултын бэлэн бүтээгдэхүүн авч ашиглах баг. Ерөнхий шүүгчид ямар санаа бодолтой байна? Энэ яг хийцэн юмнууд байгаа юу одоо яг энэ? Хийцэн юм бол байхгүй байгаа. Зураг төсөл гарцсан бэлэн байгаа. Хийгээд бэлэн. Дараагийн шатны шалгаруултанд онгоцыг хийгээд нисгэгдсэн бичлэгтэйгээр мэдээж энэ нисгэж чадахгүй учраас нисгсэн бичлэгтэйгээрээ орж ирэх нөхцөлтэйгээр бол дэмжичгэд зүгээр нэмэ гэж бодож байна. Усаа шүүгчнэ гэж бодож байна. За би бол үнэхээр тэр загварыг гаргаад тийм ээ чадна гэж найдаж чинь тийм учраас энэ дараагийн шатанд оруулахыг дэмжиж байна. Тийм. За миний хувьд бол дэмжиж байна. Цаг хугацаа энэ хийж чадах байх гэдэгт бол би итгэлтэй байна. Яг гэвэл маш их дуршлагтай байгаа. Танай сургууль дээр бол тэс загварын клуб ажиллажсэн олон залуучууд ирдэг юм лээ. Тэгэхээр амжилттай дуусгаж чадна байх гэдэгт бол итгэлтэй байна. Дэмжиж байна. Нөгөө талаас бол за ингээд энэ олонх шүүгчнээ бол дэмжиж байгаа шиг байна. Тэгээ бас хүсэх юм. Магадгүй энэ телевиз үзэгч нар дундаас энэ бүтээлийг дэмжих зорилготойгоор бас хамтарч ажиллаа санхүүгийнч тэр дэмжлэг үзүүлээд явах хүмүүс байл бас холбогдоосой гэж үзэж байна. Бас энэ эргээд Монгол улсад хэрэгтэй учраас энэ бүтээлийг бол дэмжиж байна. За баярлалаа. 3 тим. Гурлаа, 3 шүүгч хүн гурлаа. Баярлалаа. За ингээд хамгийн гол нь хэлсэн үгэндээ эзэн болж дараачийн шатан дээр нэг тойруулагчтай энэ дотор. Ямар ч хэлсэн нисгсэн видео бичлэгтэйгээр энэ дэр нэг амжлаа. Энэхүү залуу зохион бүтээгч уралдаан шоу нэвтрүүлгийн хамгийн анхны шин санаа удахгүй улс их орныхон хөгжилд хувь нэмрээ оруулах шин технологи болон биелэн болох боломжтой боллоо. За
баяр үргийг хэлснээрээ ороод тэнцээд гараад ирлээ. Дотор юу нуур